За маргааш ахмадын өдөр тийм ээ. За 3 хоногийн дараа дэлхийн багш нарын өдөр тохиож байгаа. Тэгэд ахмадуудаас багш нараас хүлцэл өчөө уучлал хүсье. Үнэхээр одоо ахмадтаас сэтгэлгүй энэ ачааны хүндийг үүрч яваа боловсролын салбар, эрүүл мэндийн салбарынхандаа ээлгүй ийм төртэй байгаадаа харамсаж байна. Үнэхээр одоо яг энэ имийг хийгээ сэтгэл гаргуул болохгүй юм бол байхгүй шүү дээ. Манайх 3 сая хүнтэй өчнөө их баялагтай ийм баян оронд төрчөөд гуйлахчин шиг амьдруулж байгаад нэрээ үнэхээр ичмээр байна, уйлмаар байна. Тэгээ одоо үнэхээр энэ төсөө баталж чадахгүй юм бол төсөө буцаад татаад засгийн газар нь огцор. Тэгээ бүр болохгүй байгаа бол улсын их хурлын ч гэсэн тарсан дээр ийм муухай их орон ард түмэндээ ивэлгүй, ээлгүй, хайргүй ийм төр засгаар яах юм? Тэгээд энэ хүн рүү чиглэсэн юм ярангууд дандаа би энэ адлна. Зөв үний хэлсэн хүмүүсээ дандаа адлна. Одоо маргааш бол би зөндөө сэвүүлнэ. Хүний төлөө дуурсан хүн бүхэн алуулдаг. Хэрчүүлдэг. Ийм муухай байдлаар бид нэр ингэж ажил хийхгүй. Одоо боли хэдүүлээ. Өглөөнөөс хойш өргөдлийн мянган орон дээрээс эхлээл стресс. Өдөржин стресс одоо шөнө хэдэн цаг болж 9 цаг болох гэж байна. Тэгээ энэ дотор нөгөө сайд нар нь байхгүй. Чин бүрэн сайд, Наранбаяр сайд хоёроос өөр сайд байхгүй. Өөрсдөө сонгогдох болохоор энэнгөр зүгээр пик дүүрэн чихээ сууж идэг шүү дээ. Тэгээд сайдын суудлаа авчаараа ард түмэн байхгүй мартагдаа, баяртай. Ийм муухай хүмүүсийг бид нар сонгож байгаа байхгүй юу? Одоо тэгээд таруул таарна.